Өнөөдөр Монгол генералуудын өдөр тохиож байна. 1944 оны 4-р сарын 28 өдөр бүгд найрамдах Монгол ард улсын ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор генерал цолыг 11 онд олгожээ. Энэхүү өдрийг 2004 оноос Монгол генералуудын өдөр болгон тэмдэглэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ. Монгол Улсын ерхий сайд учрал генералуудын уулзалтанд оролцож хүндэтгэл үзүүллээ. Эрхэм дээд цолны нэр хүнд мөрдөс бол эх оронч үзэл эв нэгдэл эрхэмлэл хүндлэлийн гэргээ юм гэдгийг онцоллоо. Монгол эрхэм хүндэт генералууд өнөөдөр дэлхийн түвшний генералууд болж чадвархан хөгжиж байгаад Монгол Улсын засгийн газрын зүгээс бахархаж баярлаж байгаагаа илэрхийлье. Бүс нутгийн болон дэлхий дахинд энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол Улсынхаа нэр төрийг олон улсад гаргаж байгаа чадварлаг шинэ үеийн төлөөллөөр Монгол генералуудын игнээ өргөжин хөгжиж байгаад багталтай байдаг. Тэдэндээ та бүхний өмнөөс болон хуваасаа баяр хүргэж амжилт хүсье. Орчин үеийн батлан хамгаалах аюулгүй байдлын салбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо мөн л нэмэгдэж, тэдний дундаас эмэгтэй генерал цолтнууд төрөн гарсан нь мөн бидний бахархал юм а. Тэдний игнээ улам өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье. Сүүлийн жилүүдэд Монгол генералуудын төлөөлөл нэгдсэн үндэсний байгууллагын харьяа болон олон улсын байгууллагуудад эх орноо төлөөлөн ажиллаж байгаад талархаж байна. Орчин үеийн боловсролд дэлхийн түвшний чадвартай шинэ залуу генералуудын залгамж үеийг бэлтгэх боломж үрийг алдахгүй төлөө засгийн газар анхаарал хандуулан ажиллах болно. 82 жилийн хугацаанд 240 эрхэм генерал цол хүрснээс маршал 1, армийн генерал 1, хурандаа генерал 8, дэслэгч генерал 23, хошууч генерал 128, бригадын генерал 79 төрсөн байна.